Барселона бол Испаний хамгийн гайхалтай хотуудын нэг. Антонио Гауди бол Барселонагийн нэрийн хуудас болсон дэлхийд алдартай архитектор бөгөөд түүний амьдрал бүтээлтэй холбоотой олон сонирхолтой түүх томог байдаг. Тэрээр 1883 оноос Барселонад амьдран өөрийн уран бүтээлийг туурвиж хотын дүр төрхийг өөрчилсөн гэдэг. Sagrada Familia бол түүний насан туршийн хамгийн том бүтээл бөгөөд 1883 оноос эхлэн амьдралынхаа 40 жилийг зориулжээ. Гауди үүнийг бурхан дуусгах бүтээл гэж нэрлсэн бөгөөд өөрөө бүрэн дуусахгүй гэдгээ мэдж байсан. Амьдралынхаа сүүлийн 15 жилд маш эгэл даруухан амьдарч бүх анхаарлаа Sagrada Familiад зориулсан бөгөөд хүмүүс түүнийг бурханы архитектор гэж нэрлэх болсон. Гауди 1926 онд трамвайд дайруулж насарсан бөгөөд Испани орон төдийгүй соёлд хүн төрлөختөн 90 зууны манлай уран барилгачаа алдсан юм а.